За 1 минут 14 секунд. За бүгдд нь өглөөдөр орой мэндийг хүргэе. Өнөөдрийн мэдлэгээр бүгдээрээ Excel дээр ажил хийх. За дата цэвэрлэгээний ажлыг ялангуяа хийхин тулд 5 дахин түүнээс ч илүү хурдан болохын тулд маус ерөөсөө ашиглахгүй байх шаардлагатай. Тэгэхээр танд хэрэгтэй зарим нэг чадваруудыг өнөөдөр олох болно. За өнөөдөр юу үзэх вэ гэхээр датаг хэрхэн тейбл форматад оруулах вэ? Тэгснээр одоо ямар давуу талуудтай вэ? Баланк буюу хоосон мөр болон багнуудыг хэрхэн хурдан арилгах, trim шинэ функц, choose, random гэх мэт шинэ функцүүд. За тэгээд давцсан утгуудыг гараас маш хурдан арилгах болон орлуулах. За энэ утгын оронд энэ утгыг орлуулах гэсэн орлуулах утгуудыг үздцгээе. Тэгэхээр би яас нэг дата бүгд авцсан байна. Энийг ашиглацгаая. За бидний дээрсэн дата дээр за нааш татаад нэг хараадах. Бидний дээрсэн дата бол ерөөсөн мөрөөр байгаа гэсэн. Гэхдээ утгуудыг даслалаар ангилсан байна тийм ээ. Үүнийг маш хурдан хийхин тулд Alt A E гэдээ дарчна. За энэ дээр болохоор ямар утгаар таслах вэ гэдгийг сонгоно. Тэгэхээр кома уу таслалаар таслая. Ингээд бүгд багнаар орж ирж байгаа. За түрүүнд хүснэгтэй хэлбэрт оруулна гэж ярьсан. Тэр нь бол бид нарыг одоо pivot хийх, одоо дата цэвэрлэгэн дээр маш чухал байдаг. За жишээ нь юу чухал вэ гэхээр хэдүүлээ өмнө үтсэнчлэн шууд фильтр оруулж ирээ. Фильтрээ оруулж ирэнгүүт энд ямар ч баланк байхгүй гоц. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ доотлын баланкууд ерөөсөө фильтрт орж ирэхгүй. Дээрээс нь яг энэ тасарсан хэсгээр л фильтр хийж байгаа. Бусд нь ямар ч утга орж ирэхгүй байгаа гэсэн үг. Энэ мэтлээ одоо сул талуудтай. За тэгээ pivot хийхэд нөлөөгөө одоо хоосон баган дээр алдаа зааж pivot хийх боломжгүй болдог ч юм уу. За шинэ багны мөнгүүд pivot руу орж ирдэг ч юм уу. Маш олон сул талуудтай учраас заавал table формат руу оруулчвал амар болчихно. За үүнийг хийх хамгийн хурдан арга нь юу вэ гэхээр Ctrl Space гээд хүснэгтэй өтгчүүлчихнэ. Тэгэл Ctrl T OK. Ингээд table форматад орчиж байгаа. Ингэснээр нөгөө бланкууд мань ороод ирнэ. Ctrl Space, Ctrl хасах. За дараагийн сурах зүйл маань болохоор одоо биднэрт нэг юм харагдаж байгаа. Хэдүүлээ pivot руу орцгоё. Pivot руу оронгууд биш үү? Энд нэг юм байна. За аймгийн нэр дархан 2 харагдаж байгаа. Энэ дээр одоо та бүхэнд харагдаж байна. Дархан 2 байна. За хүний нэртэй. Энэ дээр Батболт 2 байна. Инх 2 байна, тэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дундаа утгууд маань спейстэй гэсэн үг. Одоо ийм датаны алдаанууд бол их хэрнэ. Үүнийг trim гэх функцээр арилгаж болдог. Trim. Нэгсэндээ яадаг вэ гэхээр та бүхэнд харагдж байгаа. Бүх спейсийг арилгадаг. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд trim гэх шинэ функцийг зааж өгч байна. Энэ маань need space-ийг арилгадаг байна. За тэгээд нэр болон city-ийнхээ space-уудыг арилгаж байгаа. Space буюу зайнууд тийм ээ. За space-ууд нь арилцсан. Энийг форматаар нь хуулчих. За болоо. Энэ хоёр экстра бол бланк байсан учраас устгах чинь. Ctrl Space, Ctrl хасахтаар устгах чинь. За одоо харцгаая. Одоо бүгдээрээ нэрээ харцгаая. Хийм бооц тээ. Энийг refresh ш. За choose болон random функцийг өнөөдөр хэрхэн хослуулж ашиглах вэ заах болно. Choose сонголоо. Choose дээр хамгийн ихний индекс гэж та бүхэнд харагдаж байгаа. Тэрэн дээр бүгдээрээ за 1-ээс 5 хүртэлх утгыг оруулж өгье. Тэгээд value буюу сонголтуудаа овгийн ихний үсгээр оруулж ирье. Нэг ингээд 5 хүч. Энийг өгч S T гэдэг юм тий. Table формат буюу одоо бид нар юм хүснэгтээ ингэж форматын хэлбэрт оруулж өгснээр бол ямар нэг юм бичгэд шууд багна болоод тэр хэлбэр рүү шилжинэ гэсэн. За одоо та бүхэнд маш одоо түгээмэл асуугддаг, хэрэглэгддэг нэг зүйлийг зааж өгч байна. Тэр нь юу вэ гэхээр за энэ ингээ хүний овог бичигдсэн баган бай гэж бодъё. Энэ болохоор хүний нэр байна тийм ээ. Тэр овгийн эхний үсэг нэртэй болгохыг яаж хийх вэ гэж асуудаг. Энэ бол маш амархан. За Т Ц-г Батболт байх хэрэгтэй байна. Ингэж дарлаа. Ctrl E.
Тэгээд бүгд овгийн ихний хэсгээ олоод авчнаа гэсэн. Ингээд ийм амархан байна. За нөгөө талд бид нэр хүснэгтийн форматанд шилжүүлээгүй байсан бол энэ тал дээр манай юунд орж ирэхгүй. Pivot дээр орж ирэхгүй. За ингээд харагдаж байгаа хэрэг тийм ээ. Баг 1 2 гэж шинээр ороод ирж байгааз ямар ч баг нэмсэн шууд ороод ирнэ гэсэн. Тийг ороод ирж байгааз хэрвээ ийм хэлбэрт оруулаагүй байсан бол pivot руу шууд баг нь орж ирдэг ус талтай. Тэгэхээр бид нарт энэ хэлбэрт ороосон нь бол маш том даваа тал болдог гэсэн. За дараагийн заах зүйл маань replace буюу орлуулъя. За жишээ авцгаая. Энэ дээр UB Улаанбаатар гэдэг хоёр янзаар хөвчсөн байна тийм ээ. Энийг бүгдийг нь Улаанбаатар болгоё. Нэгсэндээ дата цэвэрлэгээ хийж гэнэ гэсэн. Тэгэхийн тулд Ctrl H дараад find дээр нь UB гэвччихнэ. За replace буюу орлуулах дээр нь Улаанбаатар гэвччихнэ. За тэгэл replace all дарлаа. Ингээд бүх UB маань Улаанбаатар болсон. Юмас UB байхгүй болцооз. За ингээд орлуулга заачлаа. Одоо тэгэхээр дараагийн заах юм маань date-ийн форматыг бүгдээрээ засаж үзцгээе. Ctrl space, Ctrl 1 тар. За тэгвэл формат руу шилжинэ. Date руу орлоо, зураас тийг сонголоо. Ингээд болоо. Pivot-ыг би түрүүн гараа сэлж өглөө. Alt N биш. За тэгээд pivot руу шилжиж. За тэгэхээр энэ хүртэл заасан юмнуудаа ашиглаад бүгдээрээ галзуурд хийж үццгээе. За энэ бол блок гэж хаад та бүхэн таймер ажиллуулчихар. За энэ үед нэг яаралгүй хийнэ. Нэгт ноутбукн дээр хийж байна. Хоёрт жир нь очиргүй яхаар алдчихад байдгийг. Тэгэхээр эхэлцгээе. За 1 минут 14 секунд. За ямар үйлдэл хийсэн бэ гэхээр түрүүн хичээл дээр заасан юмнуудаа дийлгийг нийчлээ. Ctrl T-гээр хэлбэрт орууллаа. Хоосон мөрнүүдийг устгалаа, хоосон багныг устгалаа. Trim функц эвчлээ. За тэгээд овг нэртэй хэсгийг л алгасчлаа. Тэгээд Ctrl H ашиглаад тохируулах UB-ийн оронд Улаанбаатарыг орууллаа. За duplicate арилгасан. Энийг заалуу Alt M гэдэг duplicate шууд арилгаж болдог. Давхцаа утгуудыг устгах гэсэн үг. Тэгээд Ctrl 1 дараад date-ийг цэвэрлсэн. За тэгээд pivot Alt N тийм ээ. Та бүхэн бас яг юм шиг хурдаад уншаад үзээрэй. Яг хичээлийн дагуу тийм ээ. Тэгээд би линкийг энэ доор комент хэсэгт байршуулчихъя. За та бүхэн иймэрхүү сонирхолтой хичээлүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.